дотоод зэргийн тэр авдгаар ангийн захирч хурандаа манлаа хадгалчихжээ. За юуны өмнө өчтөр буюу 23-ны 22:30 минутанд нэр бүхий иргэн сайтуудаас мэдээллийг тавьж бас биднийг зочилдуулсан. Бид одоо бас хугацаа зэргийн албаа хийж байгаа албаагчид тэр хүүхдүүд бидний хүүхдүүдтэй энэ адил гэж ойлгож байгаа. Тэр утгаараа бид ч гэсэн хүмүүнийхээ хувьд зочилдож авсан. Юуны өмнө тэрийг хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Ингээд цагдаагийн ерөнхий газар дотоодын зэргийн штабаас шаардлагатай арга хэмжээнүүдийг авсан. За хүний эрхийн комисстэй болон бусад байгууллагатай одоогийн байдлаар бид нар хамтран үйл ажиллагаа, алба ажиллагаа, за иргэн албаны харьцааны чиглэлүүдээр бас ажиллаж байна. За энэ мэдээллийг аваад дотоодын зэргийн штабаас хяналт шалгалт аюулгүй байдлын нэгжийн албаагчид байнгын бүрэлдэхүүн буюу манай албаагчдын алба ажиллагаа үйл ажиллагааны чиглэлээр хэрхэн одоо үр гүйцэтгэж явж байгаа гэдгийг хяналт шалгалт ажиллаж байна дотоодын талаар. За хугацаа зэргийн албаагчдын дөрмийн бус харьцаанд үүссэн асуудлын талаар цагдаа сонгоны аргын дүргийн цагдаагийн газрын харьяалах албадын буюу мөрдөн шалгах эрх бүхий албан тушаалтнууд одоо хүртэл ажиллаж байна. За энэ хүрээнд тухайн одоо та бүхний тэр бичлэгт харснаар бас тэр албаагчдыг шүүх шинжилгээний ерөнхий газрын харьяа шүүх эмнэлгийн байгууллагад одоогоор үзүүлж амжсан байж байна. За дараагийн дугаарт нь бас тухайн цэргүүдээ бид нар бас эрүүл мэндийн эрсдлүүд үүссэн шигээ тогтоолгохоор төрийн тусгай албаагчдын нэгдсэн эмнэлэг давхар бас шинжилгээнд үзлэгт хамруулж байна. За үлдсэн одоо бусад хугацаа зэргийн албаагчдаа арга ирийнх нь одоо бидний адил хүлээж авсан байгаа ойлгомжтой. Бүгдийг утсан харилцаанд оруулж холбогдуулж арга ирийнхэнтэй бас яриулах арга хэмжээг энэ цагаар үргэлжлүүлж авч байна гэж. За дараагийн дугаарт нь бид нар хугацаа зэргийн албаагчдын аюулгүй байдлыг хүний мэдээллийн тухай хуулийн 27 дугаар зүйл заасны дагуу хяналт тавих захин системүүдийг ашигладаг. Тухайлбал манай ангид 60-70 орчим одоо 68 тооны хяналтын камер байж байгаа. Энэ камерын 6-аас бусад буюу 62 камер нь дотоогоо чиглэсэн яг энэ албан аюулгүй ажиллагаанд чиглэсэн хяналтын камер 24 цагийн турш ажилладаг. Түрүүний дурдсан хуулийн заалтанд байгаа хувь хүний одоо ариун цэврийн өрөө, ахуйн хэрэглээний өрөө, за усанд орох өрөө гэдэг юм хувийн одоо хуулиар хязгаарсан тэр нөхцөлд бид нар энэ камер хяналтыг одоо байршуулах хуулиар боломжгүй байгаа. Тэгэхээр энэ бусаа асуудал маань хугацаа зэргийн албаагчдын ахуйн хэрэглээний өрөө буюу хувцаа сольдог, угаадаг ийм одоо өрөөнд болсон. За дараагийн дугаарт нь энэ шалх ажиллагааны асуудлыг сонгоны арган дүргийн хамаарах одоо эрх бүхий албан тушаалтнууд гэмт хэрэг зөрчил гомдлын мэдээлэл бүртгэх одоо шалх ажиллагаа явуулж байгаа учраас шалх ажиллагааны талаарх ямар нэгэн байр суурийг илэрхийлэх боломжгүй байж байна. За дараагийн дугаарт нь бид нар энэ хэвлэл мэдээллээр гаргасан, за ил гаргаж тавьсан энэ одоо иргэдэд бас их талархж байгаа. Ягаад гэвэл энэ асуудал дасан зогсоогдох ёстой байдаг бол цаашаа үргэлжлэх ёсгүй. За ингээд цаашид энэ асуудлын чиглэлээр бид нар одоо хамтарч ажиллахад бэлэн байна гэж одоогоор ийм мэдээлэл өгөх боломжтой байна гэж. За анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За миний хариуцсан ажиллаж байгаа үр гүйцэтгэж байгаа ангийн хувьд бол энэ оны хугацаанд бол энэ тохиолдлуудаараа ерөн гарах ёсгүй гэдгийг ойлгож байна. Түрүүн би хэллээ. Эцэг хүний хувьд ч гэсэн за энэ ангийг хариуцж байгаа хүний хувьд ч гэсэн бүх л одоо шашигтны албан тушаалтнууд тэр ихтгэл хууль зүйн төргийн сайд, за хүний эрхийн комисс, дотоодын зэргийн штаб, цагдаагийн ерөнхий газрын командлагчид нар бүгд одоо анхаарал таавал шуурхай ажиллаж байна. За ер нь хугацаа зэргийн албаагчдын энэ харьцуулбал цэргийн нийтлэг дүрмүүдээр болон цэргийн дотоод албаны дүрмүүдээр хугацаа цэргийг үндсэн үйл заасан үүргийнхаа дагуу нэг жилийн хугацаанд хаах үүрэгтэй. Саяны асуудал төрсөн гэдэг юм уу, энэ асуудал бий одоо хянан шалгаж байгаа хугацаа зэргийн албаагчид 25 оны 1-р эдгээр цэрэг татгсан иргэд байж байгаа төв орон нутгаас татгсан. За ийм байдал одоогоор хэвэн байна. Миний авсан мэдээлэлээр за эрх бүхий шалгалт байгууллагууд ямар мэдээлэл өгөхийг би одоо урьдчилж өмнөөс нь хэлэх надад мэдээлэл алга байна. Урдсан байдлаар шүүх эмнэлгийн үзлэг дүгнэлтээр бол хэвэн байна. Нарийн мэргэжлийн өмчөд шаардлагагүйсэн одоо тийм ам мэдээлэл буюу урдсан дүгнэлтийн мэргэжлийн эмчнараас авсан. Бид нар эрүүл мэндийн аюулгүй байдлын сахичлалд төрийн тусгай албаагчдын нарийн мэргэжлийн эмчнэрт үзлэг хамруулж байна. За энэ угаасаа түрүүн би хэллээ холбогдох хууль дүрм угаасаа ийм зөрчил бүхэл хуулиудаар
тодорхой хэмжээний хоригдсон хэмжээ дотроос хуулиудаар багцуудаар журамлагдчих явдаг. За хугацаа зэргийн албаагчдыг бид нар нэргүй санал асуулга авах наривч бол тэ. За хугацаа зэргийн албаагчдын байнгын бүрэлдэхүүн буюу тэрдрийг хариуц ажиллаж байгаа албаагч албан шаарднууд хугацаа зэргийн албааж байгаа хугацаа зэргийн албаагчдаас өөрсдөөс нь санал асуулгын хэлбэрээр хөндлөнгийн хяналтаа, камерын хяналтаа, за дараагийн дугаарт нь тэднэрт сургалт соён гэрүүл ажлын чиглэлээр мэдээлэл өгөх энэ одоо зөвшөөрөгчсөн тэр сургуулийн жилийн хичээлийн жилийн цэргийн албаа хугацааны нэгдсэн төлөвлөгөөнд дууссан дотоод одоо үр гүйцэтгэлийн төслөлтэй холбоотой шаардлагатай бүхэл арга хэмжээг авч ажиллаж байгаа гэж үздэг. А саяны одоо түүнээс орсон хууль заасан энэ асуудлыг чинь бид цаашид хүний эрхийн комисс холбогдох хуультайгаа холбоодуулж энэ хүний хувийн орон зайны асуудлыг яаж хянах вэ гэдэг асуудлаас бидэрт эрсдэл тооцох нэг юм асуудал болж үүсэж байгаа гэдгийг ойлгож байна. Яса? Зэрэг залуусан тохиолдол гарсан одоо. Хэлбэр дээр бол нэг 2 хүн залууж авсан шүү дээ. За энэ болохоор хугацаа зэргийн албаагчдаас цэргийн нийтлэг дүрм заасны дагуу одоо дотроос нь салон орлогч, дасгийн захирагч вэ дасгийн дарга гэсэн цэргүүдийг өөрснөө томилдог. Тэгэхээр энэ дөрвөн албаагчийн хүрээнд болсон асуудал цацагдсан. Бичлэг дээр бол 2 шиг. Бүх зэргүүд нь 1 оны. 1 оны зэргүүд. 25 оны 1-р ээлжин зэрэг баг дарга. Бүгдээрээ баг дарга. Тэд дөрөвч. За хувийн одоо тэрийг шалах байгууллага шалгаж байна. Цэргийн нийтлэг дүрм заасыг явуулсан байдлуудаар улсын байдлаар сонссон би бас шалгаж байгаа учраас шалах байгууллагын мэдээлэл өгөх ёстой гэж байна. Харилцааны буюу одоо хоорондын хувийн одоо цэргийн албааж байгаа тэр хүүхдэд хувийн харилцааны маргааны үүдлүүдээс бий болсон гэсэн ийм харилцааны команд яг тийш номон зогсоож байгаа юм уу? Адилхан хэмжээнд